Дэлхийн усны өдөр жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тохиодог. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр төрийн ордонд Цэнхэр алт усны үндэсний 2 дугаар чуулган боллоо. Энэ удаад мөстөл мөсөн голыг хамгаалах гэсэн үндсэн сэдвийн хүрээнд болж байна. Судалгаагаараа дэлхийн өвд бүртгэгдсэн 53 газрын 66 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан 18600 мөсөн голд судалгаа хийсэн байна. Тэдгээрийн 3-1 нь ус дахь аюулд орсныг тогтоосон байна. Мөсөн голууд 2050 он гэхэд хайлж үгүй болох эрсдэл өндөр байгааг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна. Цэнхэр алт усны үндэсний чуулганыг ерөнхийлөгч нээж үг хэллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөстөл мөсөн голын талбай жилээс жилд багассаар байна. Тухайлбал 1940 оноос хойш Алтай улсын мөнх цас мөсөн голын талбай 40 орчим хувиар багассан болохыг судлаачид бас судлан тогтоосон байна. Тиймээс монголчууд бид гол ус, нуур цөөрөм, байгаль дэлхийг хайрлан хамгаалах, усны хэрэглээний зөв дадал зуршлыг бий болгох нь урд урдынхаас илүү онцгой чухал болохыг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэнгэг усны нөөцийг хамгаалах чиглэлээр дараах асуудлыг салбарын бодлого тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байна. Нэгдүгээрт мөнх цас, мөсөн голын хамгаалтыг сайжруулах, байгалийн мөслийг хадгалах технологиг судалж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хоёрт, мөсөн голын усыг хоримтлуулах, шинэ усан сан, нуур цөөрөм үүсэх боломжийг судлах, хайсан усыг хоримтлуулан ашиглах усны тогтвортой менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. За энэ салбарт бид хэд хэдэн судалгааны ажлууд хийх ёстой, байгаль орчинд нөлөөллийн ажлууд хийх ёстой. Ялангуяа урсцын тохируулга дээр одоо яг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа гарсан байх ёстой. Ингээд өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой байгаль орчны үнэлгээний зардлууд болон туслах далангийн тээзүү боловсруулах зардлыг баталж өгсөн байгаа. Ийм учраас энэ асуудал бол одоо яг төлөвлөгөөний дагуу одоо хийгдэж байна гэж ойлгож байна. Онг голоос улаан нуурыг сэргээх экологийн маш том төслөө бид эхлүүлье гэдгийг бол ярилцаж тохирсон байгаа. Тэгээд дараагийн 7 хоногийн засгийн газрын улаар одоо онг голоос хэрхэн бид одоо энэ усыг татах уу, яаж одоо улаан нуураас сэргээх вэ? Энэ улаан нуур сэргэснээр маш олон асуудлууд шийдэгдэнэ. Монгол улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бичигддэг. Харин урсгал усыг хоримтлуулах, нөөцлөн ашиглах зэрэг гадаргай усны хэрэглээ багтаагаас усны нөөц багтаа орны тоонд ордог байна. Хүнд наацхийн хэрэгцээг хангахад хоногт 100-аас 200 литр ус хэрэгтэй гэж үздэг. Иймд жилэрэг тусам багасж байгаа усан хамтдаа хайрлан хамгаалж арх гамтаа ашиглах нь чухал байгаамаа. Монгол мөстөл маш ихээр хайлж та бүхэн сая харсан бах Монгол улсад байдаг газрын доорх усны нөөцийн тоо хэмжээнээс 4 дахин хэмжээний ус хайлаад байна. Ганцхан арга байна гарц хоримтлуулах. Тэгэхээр ерөөсөө л хэрвээ хатуу байж байгаа шингэн төлөвтөд орж байгаа бол урсна гэсэн үг. Тэгвэл урсж байгаа газар нь хоримтлуулан авъя л гэдэг. Тийм учраас зөвхөн мөнх цас мөсөн голтой холбоотой байдаггүй. Бороо орж байгаа тохиолдолд цас хайлж байгаа тохиолдолд бүгдийг хоримтлуулъя гэд бидний цорын ганц арга зам бол усны нөөцийн хоримтлал бий болгох. Энэ хоримтлалыг их том гэж ялгахгүйгээр дээврийн усаа цуглуулж ганц пошигтээр цуглуулахаас ахуулаад бүх шатандаа хийх ёстой гэсэн ийм хариулт байна. Усны асуудал бол өөрөө хүний эрүүл мэнд, улс орны хувь заяатай шууд холбоотой учраас аль нэг хүний асуудал, аль нэг байгууллагын асуудал биш гэж үзэж анхаарлаа хандуулахыг хүн болгонд аж ахуйн нэгж байлгын болонд уриалж байна. Монгол орн маань ер нь бол дэлхийн улс орнуудтай харьцуулах юм бол усны хязгаарлагдмал нөөцтэй улсууд бол хамаарч байдаг. Тэр ч утгаараа нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан байгаль орчны салбарын тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд усны төв хэрэглээ, за ер нь ашиглалт, за нөөц, за түүнийг хэрхэн зохистой ашиглах вэ гэдэг тал дээр мөн одоогийн байгаа усны нөөцөө ирээдүйн хойштой хэрхэн өвлөн үлдээх талаар бол засгийн газрын хэмжээнд болон бүх усны салбарын ард нийтийн ойлголт зөв хвшлийг бий болгож игэлсэн энэ нөлөөлийн ажлуудыг бол бүтэн сарын хугацаанд бол явуулж байгаа. Тэр булах шаандуудыг хамгаалахгүйгээр биднээс цаашдаа томоохон усны нөөцүүдийг бий болгох, хуримтлах гэдэг чинь бас амар ажил биш ээ. Энд бол биднээс өнөөдөр хөдөөж байгаа тал малчт маань хоршол гэдээ байгуулад байгаа. Энэ хоршол дээр одоо тэр тооны нутгийн хаварж өвлжинд байгаа, сусланд байгаа гол жижигхэн булаг шанд тойрмуудыг хамгаалах нь ирнэ зүйтэйг гэдээ би бодож байна. Яагаад гэвэл энд
хамгийн гол нь эзэнгөө хаягдчихж байгаамаа. Усны салбарын эрдэмтдийн тогтоосноор Монгол орны 30 гаруй гол мөрөн дээр ус нөөцөж хуримтлуулах 70 бомбыг барих боломж байдаг гэж үздэг. Усны онцлоос өвчлөн сэргийлэх арга бол ус хэмнэх дахин ашиглах, нөөцөж хуримтлах гэсэн 3 арга байгаамаа. Томоохон аж ахуй нэгжүүд усаа зөв зохистой ашиглаж эхэлсэн сайн үр дүнгууд гарч эхэлсэн. Жишээ нь MCS Coca-Cola компани үйлдвэрийн хаягдл усыг дахин ашиглаж байна. 2010 оноос үйлдвэрлэлийн бүхэл явцад ашигласан усаа 99% цэвэрлэж дахин ашиглаж байгаамаа. Усаа дахин боловсруулах чиглэлээр 2 сая орчим долларын хөрөнгө оруулалт хийгээд за энэ үйлдвэр маань бол үйл ажиллагаа явуулаад жилдээ 180 мянган тонн усыг дахин боловсруулж нийлүүлэх, дахин хэрэглээ нэвтрүүлэх боломжтой явж байгаа. Одоогоор бол 5-6 орчим хувийг бол Улаанбаатар хотын зөвлөг мод услах талбай цэвэрлэх түвшинд ашиглаж байна. За бид нар өнгөрсөн оны сүүлээр бол Амгалангийн дулааны станцтай санамж жишг зурсан. Энэ бол Дэлхийн банкны хүрээнд хийгдсэн усны нөөцийн бүлгийн одоо төслийн хүрээнд бид сүүлийн 5-6 жил энэ Амгалангийн дулааны станцын өвлийн эд ачааллын хэрэглээний үеийн 40-50 орчим хувийн усны хэрэглээг хангах үс хэмжээнд усаа нийлүүлэхээр байгаа. Мөсөн голууд жил бүр 58 тэрбум тонн мөс алдаж байгаа нь Франц, Испани жилийн усны хэрэгцээтэй тэнцвүүж хэмжээтэй байгаа юм. Монголчуудад дунджаар Америк нэгдсэн улсаас 6.1 дахин, Японоос 8.2 дахин, Германаас 10 дахин хямд үнээр усаа авдаг. Дээрх орнууд бүгд манайхаас илүү усны нөөцтөж усаа өндөр үнээр худалдаж авч байгаа нь усны үн цэнийг иргэд нь ойлгодог гэсэн үг юм а.